Өмнөх дугаард ярьж байсанчлан насан турсан хүмүүс сониуж байхаа болдог үндсэн шалтгаан нь тэд хариулт олох гэхээс илүүтэй алдаанаас цутаадаг хандлагатай гэж ярьж байсан. Тэгвэл энэ дугаараараа алдаанаасаа хэрхэн суралцах талаар тэр дундаа бүр алдаанаас үүдэлтэй ичих мэдрэмжийн талаар түлхүү ярих болно. Алдааг хүлээн зөвшөөрөх нь амьдралд сурч байгаагийн нэг том илрэл байдаг шүү дээ. Гэсэн ч бид ихэнхдээ алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс айдаг. Алдаа гарсны дараа тийм хохирогчийн байр суурь дээр байх нь хавьгүй аюулгүй мэт санагдсанаар өөрийгөө тийм өмөөрөх эсвэл маргаанд орох зэрэг хариу үйлдэлүүдийг үзүүлдэг байх жишээ нь. Тэгвэл алдаа гарах нь амьдралын нэг хэсэг бүр зайлшгүй байх ёстой нэг хэсэг гэж үзвэл энэ биднийг сургаж илүү уулын хүчрхэг дараачийн түвшин рүү аваачиж байдаг. Өөрийнхөө алдаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь өөрийгөө өсгөж байгаагийн хэлбэр юм бол яагаад хүлээн зөвшөөрч бид чаддгүй юм бэ гэснийг асуултыг уран гарч ирж байгаа юм. Энэ асуултын хариултыг би саяхан Брене Брауны номуудыг уншиж байхдаа ойлгож авсан. Хариулт нь бүр тун энгийн ичсэн хүн ална. Ичих мэдрэмж бол тун тэм тухгүй мэдрэмж байдаг шүү дээ. Жишээ нь би сэтгэл зүйн шинжилгээ ухааны хүрээнд үнэт зүйл гэх зүйдийг дэлгэрүүлж судлахаар шийдсэн хүн. Саяхан энэ хүрээндээ яг энэ сэдвийнхээ хүрээнд үнэт зүйл ба алсны хараа гэх сэдвийн хүрээнд сургалт ороход нэг оролцогч маань надаас маш тийм том философик асуултыг надаас асуусан байдгийн. Тэр нь юу байсан бэ гэхээр сэтгэлийн тэнхийг хэрхэн хөгжүүлэх талаар асуухад би мэдээж энэ асуултанд хариултаа өгөөд гарсан тухайн үедээ өгөхдөө ийм өөрийнхөө коуч нараасаа сурсан коучинг тийм арга зүгээр дамжуулаад ийм ерөнхий хариултыг өгөөл гарсан л да. Дараа нь сургалт дуусны дараа болвол нэлээ энэ талаар эргцүүлж бодсны хүрээнд би маш том алдаа гаргажээ гэсэн юм дүгнэлтэнд хүрсэн. Яагаад вэ гэхээр яг тэр мөчөд надаас тэр асуултыг асуух мөчөд миний зүрхний цохилт ингээд түргсээд амьсгал ингээд өөрчлөгдөөд гар хөлнөөс ингээд юм хөлөрсөн мэдрэмж төрөөд нөгөө тийм ичих үед үзүүлдэг бүхий л тийм хариу үйлдэлүүд над дээр яг миний бие дээр илэрч исэн. Учир нь яагаад би ийм мэдрэмжийг мэдэрсэн бэ гэхээр тэрний учир нь сэтгэлийн тэнхээ гэдэг зүйлд яг хариултыг өгдөг хүн я би мөн үү? Би өөрөө тийм сэтгэлийн тэнхээтэй байж чаддаг хүн мөн үү гэх мэт тийм мэдэхгүй байх гэсэн хамгийн том айдас дотроос ингээд булиглаад байсан. Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэвэл тэр асуултын ачаар тэр асуулт тавьсан хүний тусламжтайгаар тэр асуултын ачаар би өөрийнхөө бүр хамгийн том айдсыг илрүүлж чадсан явдлаа юм. Тэр нь мэдэхгүй байх. Бүр цааш нь ингээд ухаад үзэх юм бол боловсралгүй хүн гэх энэ том айдас байсан гэдгийг ойлгож авсан. Өөрийн мэдрэмжийг одоо эргцүүлж хүлээн авсны яг дараагаар болохлээрээ илүү би өөртөө юм тухтай яг юу гэж хэлэх байсан бэ? Ямар хариулт илүү зөв байсан бэ гэдэг хариултыг өөрөөсөө бодож авсан юм. Тэгээд хэрвээ яг тэр сургалтанд суусан хүн маань энэ дугаарыг маань сонсож байвал би бүр яг өөрт чинь зориулж хэлмээр байна. Хэрвээ дахиад энэ асуултанд хэрвээ би хариулах боломж надад дахиж гарч ирж байгаа бол эсвэл энэ боломжийг би дахиад үүгээр ашиглаад хэлэхэд би өөрийгөө ингэж хариулах байсан гэж байгаа. Би өөрийгөө сэтгэлийн тэнхээ гэх том сэдвийн хүрээнд хариулт бүрэн төгс өгч чадна гэдэгт айгүй эргэлзэж байна. Тэгээ миний туршлагаар бол хүн өөрийнхөө үнэт зүйлсийг таньж ухамсарлаж мэдсэн цагт бусдын бодол тийм хортой харилцаа бүрийг төдийлөн ойшоодоггүй болохыг бүр тийм тархлаа суудаг болохыг одоо хүртэл судалж мэдсээр байна. Тэгээд би тантай яг адилхан энэ зүйл суралцаж яваа гэдгийг бүр онцолж хэлмээр байна. Тэгээд үргэлжлүүлээд сургалтын дээр ярьсан тэр коучинг арга зүгээ тань дээр ингээд асуулт тавиад хэрэгжүүлэх байсан гэд. Одоо миний хамгийн төгс хариулт бол энэ байх байсан гэж байгаа. Тэгэхээр ичих мэдрэмж нь өөрөө хөвчлэн эндээс саяны энэ түүхээс ингээд дүгнэлт хийгээд эргүүлээд эргцүүлэх юм бол ичих мэдрэмж нь өөрөө хөвчлэн өөрийн дотоод тийм үнэлэмж, итгэл үнэмшилтэй
бүр ингэ салшгүй холбоотой зүйл. Тэгээ өөртөө итгэлгүй эсвэл өөртөө хэд хатуу ханддаг хүмүүс ичих мэдрэмжийг илүү хүчтэй мэдэрснээр бусадтай харилцагтаа юм хамгаалалт авч харьцдаг. Маск зүүж харилцдаг. Тэгээ хамгаалтын механизмууд бүр олон янз байдаг. Тэр дундаа зарим хүмүүсүүд инээдэг, зарим хүмүүсүүд бол шууд хэрүүл үүддэг, заримдаа тулалддаг тий, буюу нэг өөрийгөө өмөөрдөг, зарим нэг нь бол бүр ингээ шаал өнгөрсөн юм дуртай явчихдаг, анхаарал сарнил ингээ олон тийм хамгаалтын механизмууд байдаг. Тэгэхээр ичсэн мэдрэмжээс үүдэлтэйгээр хүн харилцаанд орохдоо хамгаалалт авахд хүргэдэг. Тэгэхээр ичих мэдрэмж нь өөрөө тийм сэтгэл хөдлөлийн нарийн шинж байдаг байгаа юм. Энэ мэдрэмжээс үүдэлтэй бид алдаа хүлээн зөвшөөрч чаддгүй байх нь шүү дээ. Тэгэхээр яг одоо би алдаанаасаа суралцах 5 алхмыг та бүхэндээ энэ подкастаараа дамжуулаад хүргэмээр байна. За тэгэхээр нэгдүгээр алхам нь болохоор юу хийх боломжтой вэ гэхээр эхлээд алдаагаа ойлгох. Ихэнх хүмүүсүүд ойлгох гэдэг үгийг сонсомгцоо одоо хүмүүс болсон явдлыг эргцүүлж бодох хэрэгтэй гэж бодоод байдаг. Яг үнэндээ тэр болсон явдлаас үүдэлтэй танд ямар мэдрэмж яг одоо төрөөд байгааг ойлгох талаар ярьж байгаа шүү. За мэдрэмжээ ойлгох түүнсэл эргцүүлээ болсон явдлыг бодох биш. Тэр бодлоос бол тэрнийг дүнэлтэйгээд зөв бурууг хайснаар бол ямар шийдэлт хүрэхгүй гэсэн. Тэгээ нэгдүгээр алхам нь болохоор алдаагаа ямар тач ойлгож ухаарах. Тэр алдаагаа төрж байгаа мэдрэмжээ тэндээс аягүй сайн ажиглаад мэдрэмжээ ойлгох явдал байгаа юм. Хоёрдугаар алхам нь болохоор хариуцлагыг өөр дээрээ хүлээж авах. Алдаа гаргасан бол тийм бид нар ихэвчлэн шалтгаан тоочдаг. За энэ ингэсэн бол тэр тэгсэн бол би ингэж алдаа гарахгүйсэн. Тэр тэрнийгээ хийчихсэн бол эсвэл тэр тэгчихсэн бол ийм юм болсон бол ч юм ингээ шалтгаан тоочоод байдаг. Эсвэл бусдаас буруу хайж эхэлдэг. Тэр хүн тэр тэгээгүйсэн бол би тэхгүй байх гэсэн чинь юм уу те. Тэгэхээр хариуцлагыг ямар тач өөр дээр бүрэн гүйцэд авчрах нь айгүй чухал гэсэн үг. 3 дахь алхам нь болохоор хэрвээ хариуцлага би яг алдчихжээ, би буруу хэлчихжээ гэж ингээ хариуцлага өөр дээрээ хүлээж авч чадаж байгаа бол 3 дахь алхам нь бол бусдаас тусламж авах гэж байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Хариуцлагыг яг би авчлаа. За би энэ дээр ингэж сайжруулах боломжтой байсан юм байна гэж алдаагаа хүлээн зөвшөөрч чадж байгаа нэг хэлбэр байгаа шүү дээ. Тэгвэл би яаж засаж сайжруулах вэ гэж бусдаас асууж зөвлөгөө авч болно. За энэ дээр бол би бүр яг ингээд 2 хосын юм жишээг авъя гэж бодож байна. Ихэвчлэн хосууд ингээд хоорондоо хэрэлдээд одоо би ч нөхөртөөгөө маргалтах үедээ надад хүлээн зөвшөөрөх гэдэг байдал нь айгүй хэцүү санагддаг. За тийм ээ би тэгсэн, би ингэсэн гэдэг ингээд хүлээн зөвшөөрөх айгүй хэцүү байдаг. Бүр хэлэхдээ илэрхийлэхдээ хүртэл за тийм ээ тийм гэж хэлж байгаа нь хүртэл өөр хамгаалалт авч байгаа тийм дуртай дургүй хүлээн зөвшөөрж байгаа. Тэгэхэд яг харилцаанд орж байгаа тохиолдол бол би алдаа гаргасан байна. Тийм үү, хүлээн зөвшөөр. Би алдаа гаргасан байна. Яаж цаашдаа алдаа гаргахаа би мэдэхгүй байна. Тийм учраас чиний бодлоор чи миний оронд байсан бол яах байсан бэ ч гэдэг юм уу. Ингээд тухайн хариуцлагыг өөрөө шийдвэрлэж чадахгүй бол бусдаас тусламж авах боломжтой гэсэн үг. Маргаанд орж байгаа хүнээсээ бүр шууд тусламж авах боломжтой гэсэн үг. За 3 дахь алхам нь бол бусдаас тусламж авах те бусдын саналыг, сэтгэлийг, мэдрэмжийг сонсох. За 4 дахь алхам нь бол тэгвэл шийдлээ боловсруулах гэж байгаа. Энэ ямар ч нэхлэр хэрэг бусдын зөвлөмжийг та авчлаа, бусдын санал сэтгэлийг та сонсчлоо. Энэ бүхний дараа яг цаашид дахин энэ алдааг гаргахгүй тулд би юу хийх вэ гэдэг асуултанд хариултыг олж өөрөө шийдлээ боловсруулах явдал юм. Бус бол хүн болгон тань зөвлөгөө өгөхдөө өөрийнхөө л өнцгөөс зөвлөгөө өгнө. Тэгэхээр өөрийн чинь хувь тэр боловсрчаа төрж байгаа мэдрэмжийг дахиж мэдрэхгүй тул та яах боломжтой. Яавал юу хийвэл ямар үйлдэл хийвэл танд илүү тухтай байх юм гэдэг талаасаа ярилцсан гэсэн үг. За ингээд 5 дахь алхам нь болохоор туршлага болгох. Өөртөө би энэ алдааг гаргаснаар суралцаж чадлаа. Туршлага суулгалаа гэж өөрөөрөө яг бахархах хэрэгтэй гэж. Алдаа бүхэн амжилт руу хүртэлдэг гэдгийн баталгаа нь бол энэ идэг. Юу хэрвээ та энэ зүйлээсээ ойлгож ухаарад энэ мэдрэмжийг ингээ хааж чадсан бол энэ зайшгүй хизээний цагт амжилт руу хүртэлдэг.
Яагаад ингэж хэлж юм бол би яг энийг бүр баталгаа болсон хүн гэх юм бол Томас Эдисон гэж хувьдаа боддог. Томас Эдисоны амьдралын түүхийг ингээ авч үзвэл тэрээр 10,000 удаа бараг алдаа гаргасан гэж хэлж болохоор гэрлийн чийдэн бүтээхтэй 10,000 удаа алдаа гаргасан гэж хэлж болохоор. Гэхдээ Томас Эдисон өөрийнхөө талаар хэлэхдээ болохоор гэрэл гаргахгүй байх 10,000 арга замыг таньж мэдсэн гэж өөрийгөө тодорхойлж ирсэн байна. Тэгэхээр би эндээс юу гэж хэлмээр юм гэхээр эмзэгхэн булангаараа та бүхэндээ би дандаа хүний дотоод эмзэг байдлыг үргэлж сануулж ярьдаг болохоор энэ зүйлсийг ингээд өөр өнцгөөс нь заавалж өөрийнхөө гаргасан алдаа бүрчин сул тал гэдэг болгон чинь эргээр ашигтай зүйл рүү ингээ хөрвж болдгийн шүү гэдгийг сануулахыг хүсэж идэг. Тиймээс дахин нөхөрсөг танд сануулга өгөхөд алдаа гаргах үедээ бид өөрсдөө хатуу ханддаг. Тэгэхээр энэ зүйлийг маш сайн анхаараарай. Юу ч тохиолдож байсан гэсэн өөрийгөө уучлж, өөртөө тийм инэрэнгүй хандаж сураарай гэж. Эмзэг байна гэдэг чинь өөрөө тийм сул дорой гэсэн үг биш. Эмзэг байна гэдэг чинь өөрийгөө хүлээн зөвшөөрч үнэн байхыг хэлдэг юм шүү гэдгийг бүр дахиад сануулмаар байна. Тэгээ өнөөдрийнхөө дугаараас ингээ бүхлээр нь дүгнэлт хийж үзэх юм бол алдаа бол суралцах боломж юм шүү. Иймээс өөрийнхөө гаргасан алдаа бүрийг эргэн санаж тэр ичих мэдрэмжээ боловсруулж өнгөрсөнд дахиж алдахгүй байх, өнгөрсөнтэй бүр уягдахгүй байх тэр харамслын мэдрэмжийг бүрэн гүйцэд хаагаасай. Тэгээд ер нь тийм хаагдаагүй мэдрэмжийг сэтгэлдээ аль болох тээхгүй байхыг би та бүхэндээ бол зөвлөж байна. Тэгээд дараагийн дугаараар өөрийгөө хэрхэн урамшуулах тухай ярилцъя. Дугаар маань хэрвээ таалагдсан бол энэ удаагийн дугаар маань таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Subscribe дарж лайк дарахаа битгий мартаарай. Бас комент бичиж үлдээгээрэй, сэтгэлээ бичиж үлдээгээрэй гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр сэтгэл илэрхийлэх гэдэг нь өөрөө мэдрэмжээ гадагшлуулж байгаа нэг хэлбэр учраас хүн бүхний үлдээсэн сэтгэл бүр миний хувьд маш үн цэнтэй байдаг шүү. Тэгэхээр баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.